Энэ багшийн нэр Баярмэнд тэрээр 3 настангуудтай ажилладаг. За ажил мэргэжилтэй хайртай бүтээлч багш юм. Баярмэнд багш хүүхдүүдийнхээ насны онцлогтод тохируулан тоглоомын аргаар шав нартайгаа харилцаж сургалт хүмүүжлийн ажлаа явуулдаг байна. Ийхүү шав нараа өглөө бүр өөр байдлаар хүлээж авах нь багчуудад маш их таалагддаг. Түүнчлэн бүхэл өдрийг гэрч хүчтэй өнгөрүүлэхэд нь чухал ач холбогдолтой гинэ. За энэхүү арга нь түүнд нойрмогхон ирсэн багчуудаас ирэх бяцхан зальч болдог байна. Багчууд яаж мэдлэгээ өөрсдөө сонгодог бол ихэнх багчууд багштай тэмрүүлэх дуртай байдаг байна. Анхны жилээ цэцэрлэгт явж байгаа тэдний хувьд айж бишүрхэх, уйлах тохиолдолч илэрдэг байна. За энэ бүхнийг маш богино хугацаанд шийддэг арга бол багчуудаа тэврэх, харилцааны шинэ аргуудыг турших явдал гинэ. Баярмэнд багшийн хувьд инээмсэглэл дүүрэн нэгэн бөгөөд хүүхдүүдтэйгээ ярилцахдаа үргэлж бүхийж нурууныхын төвшөнд очин ярилцаж байгаа нь нүдэнд тусаж байсан юм а. Багш хүний хувьд шавнараа мэдэрч өөрөө шин тутамд хөгжиж, заах арга барилаа өөрчилж сайжруулж байх ёстой гэж тэрээр үздэг байна. Ер нь бол цэцэрлэгийн багш гэдэг чинь ер нь бол өөрөө бол аз жаргалтай зүйл шүү дээ, тий. Тэгээд өглөөг бол би хүүхдүүдэд бол инээж огтойж авдаг. Тэгээд энэ байдлаараа ч гэсэндээ хүүхдүүд маань цэцэрлэгтээ маш их дуртай байдаг. Тэгээд цаашлаад бол ээж аауд нь бол хүүхдүүдээ аз жаргалтайгаа биднэрт авчирж өгж байгаа нь ээж аауд ч гэсэндээ сэтгэл санаа тайван байлгадаг. Хүүхдүүд бол их дуртай байдаг. Өөрөөсөө бол мэдлэгийн аргыг бол өөрсдөө сонгож бас мэдлэх айгуу сонирхолтой. Маргааш нь хурж ирээд багштайгаа би яаж мэдлэх үү гэх тий. Би ч гэсэндээ хүүхдүүдтэйгээ шинээр ингээд яаж би хүүхдүүдтэйгээ хүлээж авах уу гэх тэр талаараа бас боддог. Тэр манай хүүхдүүд чинь бол дөнгөж цэцэрлэгтээ нөгөө 3 наснаас яг явж эхэлсэн хүүхдүүд болохоор тоглоомын аргыг илүү түлхүү би хэрэгэлдэг байгаа. Тэгээд манай хүүхдүүдийн хувьд бол шин соргог зүйлүүдэд бол айгүй их сонирхол татаад тэрнтэйгээ илүү хичээмтгий болдог гэх юм уу да. Тийм. Шинэ хичээлийн жилд бага бүлгийнхний хувьд орчноосоо бишүрхэх, цочордох, цаашлаад уйлах, цэцэрлэгтээ явах дургүй хандлага ажиглагддаг учраас орчлон цэцэрлэгийн зүгээс хүүхдүүдтэй ойртож дотносох, дасгах үйл ажиллагаа хийдэг байна. За дасан цогцох хөтөлбөр буюу хүүхдийн сэтгэл зүг бэлтгэх энэхүү процесс нь цэцэрлэгт байх нь маш зүйтэй гэдгийг тэд үйл ажиллагааныхаа явцад ажиглажээ. За хүүхдийг хүчээр цэцэрлэгт явуулах, уйлуулж үлдээх нь хүүхдийн сэтгэл зүй зан үйлд муу нөлөөтэй тул цаашлаад нэгнээ хазах, майчих зэрэг таагүй үйлдэлүүд гаргаж зуршил болох тохиолдолч байдаг гин. За тиймээс тэдэнд орчиндоо дасан цогцох хугацааг өгөх нь зүйтэй гинэ. Тэгэхээр мэдээж эрэг ингээд хүүхэд орчноо сольж байгаа, өөр газар очиж байгаа, ер нь урд нь харж байгаагүй царай цусны хүн дээр ирж байгаа гэдэг үүднээсээ хүүхэд бүхэнд нэг тийм сэтгэл зүйн хувьд нэг багахан зэргийн эргэлзээ, эсвэл айдас иймэрхүү зүйл гардаг. Энэ бүхнийг одоо арилгах зорилгоор сургалт явуулах багш нар нь үйлчлэгээ үзүүлэх бусад ажилтнууд нь одоо хүүхдүүдээ угтаж аваад богинохон цагийн хөгжүүлэх одоо сургалт тий орчинтой танилцуулах, гал тогоо, хоолны танхим гээд одоо суралцах, хөгжих, орчинтой танилцуулах юм хөтөлбөрийг хийдэг.